Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ буруу хүнтэйгээ учирч, буруу хүнтэйгээ хамт амьдрал ямар аимшигтай гай зовлон дагуулж болдог гэдгийг харуулсан нэгэн аимшигтай эргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 2016 оны 3 дугаар сарын 12-нд Сильвана хэмээх эмэгтэйгээс Австралийн шуурхай албаны 000 дугаарт дуудлага ирсэн. Тэрхүү эмэгтэй хэлэхдээ нэгэн залуу гэртэн дайрч орж ирээд нөхрийг нь буудан амь насыг нь хөнөөсөн ба нөхөр нь өөрийгөө хамгаалахаар тэрхүү эрэгтэйг хэд хэдэн удаа хутгалсан талаар цагдаагийн ажилтнуудад хэлсэн байдаг. За шуурхай албаныхан энэхүү дуудлагын дагуу Сильвана хэмээх энэхүү эмэгтэйн гэрт ирэхэд үнэхээр аимшигтай дүр зураг тэднийг ухтаа авсан. Нэгэн эрэгтэй хэрэг гарсан байшингийн үүдэнд буудуулан амь насаа алдсан байсан бол өөр нэгэн эрэгтэй зочны өрөөний шалан дээр толгой тус газраа хэд хэдэн удаа хутгалуулан амь насаа алдсан байдалтай олдсон. За амиа алдсан энэхүү хоёр залуугийн нэг нь 35 настай Майкл Капасина гэх эрэгтэй байсан бөгөөд дуудлага өгсөн эмэгтэй нөхөр. Харин нөгөөх нь 49 настай Глен Кассиди гэх эрэгтэй байсан. Ингээд мөрдөгчөөд хэргийн газар шинжилгээ хийн тэр дорн мөрдлөгөө эхлүүлсэн ба мэдээж хамгийн түрүүнд анх дуудлага өгсөн Сильвана гэх энэхүү эмэгтэйг хэргийн гол с жигтэн хэмээн үзэж түүнээс байцаалт авч эхэлсэн. За байцаалтын үеэр Сильвана яг ямар мэдүүлэг өгсөн бэ гэхээр хэрэг гардаг өдөр Майкл Сильвана хоёр амралтын өдрийг тохиолдуулан хамтдаа болцоонд гарч оройн хоол идчихээд оройны 7 цагт гэртээ буцаж ирсэн. Гэртээ буцаж ирснийхээ дараа Сильвана 7 цаг 18 минутанд Глен гэх эрэгтэйг гэрийнх нь урд талын замаар алхаад явж байгааг харсан байдаг. Сильвана Майкл хоёр хоёулаа Глен гэх энэхүү залууг сайн мэднэ. Учир нь Глен бол Майклийн өмнөх эхнэр Бианкагийн одоогийн нөхөр нь. Ингээд Сильвана Майкл дээр очин Глен гэрийнх нь урдуур алхаад явж байгааг харсан тухайга Майклд хэлсэн ба Майкл тухайн үед Сильванаг андуурсан л гэж бодсон. Учир нь Глен Бианка хоёр хаа байсан хол 2 цагийн зайтай өөр хотод амьдардаг. Тиймээс Глен гэх энэхүү залуу гэрийнх нь ойролцоо алхаад явж явах бараг л ямар ч үндэслэлгүй. Ингээд Майкл Сильвана хоёр гэрийнхээ цонхоор харан Сильванаг хүн андуурсан байх хэмээн хоорондоо ярилцаа зогсож идэл 7 цаг 27 минутанд нэрэл гартаа том цагаан өнгийн ууд барьчихсан Глен цаанаас алхасаар Майклийн гэрээ урд ирсэн. Өмнө нь Сильванаг цонхоороо харахад Глен гартаа ямар ч зүйл бариагүй байсан ба Майкл Сильвана хоёрт Глен гинтгэн л ямар ч сураг чимээгүйгээр гэрийнх нь урд ингээд хүрээд ирсэн нь үнэхээр хачирхалтай санагдсан. Тиймээс Майкл юмыг яаж мэдгүй хэмээн гал тогооноосоо хутга аван Глент хаалгаа тайлж өгсөн байдаг. Хэдий Майкл дотор талын хаалгаа тайлан Глентэй юм ярьж эхэлсэн боловч гадна талын хамгаалалтын хаалгаа бол тайлж өгөөгүй. За хамгаалалтын хаалга гэдэг нь гэрийн хаалганы урд талд давхар байрлах сараалжин төмөр хаалганууд байдаг. Гэрийн эзэд дотор талын хаалгаа тайлаад гэрийнх нь хаалганы урд зогсох хүнтэй хамгаалалтын хаалгаа тайлалгүй ярилцах боломжтой гэсэн үг. За Майкл Глен хоёрыг ярилцж явах үед Сильвана хажуу талд нь байх зочны өрөөнөөс тэднийг юу ярилцж байгааг сонсхийг хичээсэн ч Глен Майклд яг юу хэлж байгаа нь бол тодорхой сонсогдоогүй. Гэхдээ ямар тач Майкл Гленд өөрт нь тусалж чадахгүй хэмээн хэлж яхахыг Сильвана сонссон байдаг. Ингээд Глен ч явхаар буцан иргсэн ба энэ үедээ Майкл руу эргэн харж гар барихаар гараа сунгасан. Харин энэ үед Майкл хамгаалалтын хаалгаа тайлан Глентэй гар барьсан боловч Глен үүнийг нь ашиглан Майкл руу дайрч Майклыг түлхэн гэрт нь орж ирээд тэд газар унан ноцолдож эхэлсэн. Глен халаасандаа нуусан байсан бууга гаргаж ирэн Майкл руу чиглүүлэх үед Майкл ч гал тогооноосоо авсан хутгаа гаргаж ирэн биеэ хамгаалахаар Глений толгой тус газар хэд хэдэн удаа хутгалсан бөгөөд харин энэ үед нь Глен бууга Майклийн толгой руу чиглүүлж агаад толгойд нь будан амь насыг нь хөнөөсөн. Үүнийхээ дараа Глен Сильванаг хөнөөхөөр бууга Сильвана руу чиглүүлж байгаа дахин буудсан боловч Глений бууны сум нь дуусчихсан байсан. Тиймээс Глен Сильвана дээр явж очин барьж исэн буугаараа түүний толгой руу цохиж эхэлсэн. За гэхдээ энэ аимшигтай үйл явдал бол удаан үргэлжлээгүй. Майкл буудуулахаас өмнө Глений толгойд хэд хэдэн удаа хутгалсан байсан тул Глен удалгүй ухаан алдан унаж тэр чигээрээ амьсгал ураасан. За мөрдөгчд Сильванагийн өгсөн энэхүү мэдүүлэг дээр үндэслэн Майклийн гэрийн эргэн тойронд байх хяналтын камеруудыг мөн шалгаж үзсэн ба үнэхээр л Сильванагийн хэлснээр Глен гих энэхүү эрэгтэй хэрэг гарсан өдөр Майклийн гэрийн эргэн тойронд машинтайгаа эргэлдээд Майкл Сильвана хоёрыг гэртээ ирэхийг нь хүлээж байгаа бололтой байн машинаасаа буун гэрлүү нь алхаж очиход буцаад машин дээр ирээд байгаа нь хяналтын камерт бичигдүүлсэн байсан.
За мөрдөгчид хэргийн талаар арай илүү тод зураглал гаргаж авахын тулд Сильвана, Майкл, Глен 3 болон Майклийг өмнөх эхнэр мөн Гленний одоогийн эхнэр Бианка нарын хоорондын харилцаа холбоо хамаарлыг эхнээс нь судалж үзэх хэрэгтэй болсон. За эдгээр хүмүүс хоорондоо яг ямар холбоо хамааралтай хүмүүс байсан бэ? 35 настай Майкл нь 2012 онд Австралийн West Meadows хотод амьдарч байхдаа 26 настай Бианка Эдмондстай танилцсан. Бианкагийн хувьд тэрээр Росс Смит болон Аллен Смит нарын охин болон мэндэлсэн доороо 2 эрэгтэй дүү, 1 эмэгтэй дүүтэй. Бианкагийн аав уулуурхайн салбарт ажилладаг байсан тул гэртээ байхаасаа байхгүй нэх байдаг байсан. Аав нь ихэвчлэн гэртээ байдаггүй байсан тул Бианкаг бага байх үед нь аав ээж хоёр нь хоёр тийш болцохоон ээж нь Бен Эдмондс гэх залуутай гэрэлсэн байдаг. Аав ээж хоёрын салснаас хойш Бианка аавтайгаа огт холбоогүй байжгаад том болсон хойно л аавтайгаа эргэж уулзсан. За ахлах сургуулаа төгссөнийхөө дараа Бианка Австралийн усан цэргийн айрамд элсэн орсон боловч усан цэргийн айрамд орсноос 1 жилийн дараа хөлөө гэмтэн айрмаасаа бүр мөсөн гарахаар шийдсэн. Энэ явдлаас хойш Бианка хэд хэдэн ажил сольж тогтсон ажилгүй явсаар 2016 он болдог. 2016 онд тэрээр Dirk хэмээх нэгэн залуутай танилцаж удалгүй бие давхар болсноор 2007 онд том хүү Тайлрыгоо үлгийд авсан. Гэвч Dirk Бианка хоёрын харилцаа бол бүтээгүй, Тайлрыг төрөөд удаагүй байх үед нь салахаар шийдцгээсэн. За үүнээс хойш 5 жилийн дараа Бианка Майклтай танилцсан. Тэд хоорондоо маш хурдан дотносож танилцсанаасаа ердөө 2 сарын дараа гихтэл сүү тавьцгаан Бианка дахин бие давхар болсноор 2013 онд Бианка Майкл хоёр хүү Лукагаа үлгийд авсан байдаг. За гэвч дахиад л Бианка Майкл хоёрын харилцаанд асуудал үүсч эхлэн тэд байнгын хэрүүл маргаантай байх болсноор хурмаа хийхээс өмнө салахаар шийдцгээж 2014 оны 6 сард сүүгээ цуцлан хоёр тишээ болцоосон. За Майклаас салснаас хойш удалгүй 2015 оны эхээр Бианка өөрөөсөө 20 насаар ах 48 настай Глен Кассидитай Tinder гэх болцооны аппликейшнаар танилцсан, удалгүй тэд болцож эхэлцгээсэн. Гленний хувьд тэрээр Бианкатай танилцах үедээ 20 жил хамтдаа амьдарсан эхнэрээсээ дөнгөж салчхаад ганцаараа амьдарч исэн ба өмнөх гэрлэлтээсээ мөн 2 охинтой. За Глен Бианка хоёр танилцаад болцож эхэлснээсээ хойш ердөө 2 сарын дараа сүү тавьцгаан 2016 оны 2 сард хурмаа хийцгээсэн. Харин Майклийн хувьд тэрээр 2013 оны 2 сард буюу Бианкатай хамт амьдарч байх үедээ Сильванатай танилцсан, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж явсаар Бианкагаас салсныхаа дараа Сильванатай хамт амьдарч эхэлсэн. За Бианка Майкл хоёр салснаас хойш Майкл 2-3 сарын хугацаанд хүү Лукагаа огт асууж сураглахгүй чимээ аниргүй байжгаад хүүтэйгээ уулзаж байх хүсэлтийг шүүхэд гаргасан. За ингэх болсон нь ч бас санаа учиртай. Бианка Майкл хоёр салах үед Бианка Майклыг Лукатай огт уулзуулахгүй гэдгээ Майклд өөрт нь хэлж, Майкл ч үүнийг нь хүлээн зөвшөөрч хоёр тийш болцгоосон. Гэвч Майкл салснаасаа 3 сарын дараа хүүтэйгээ уулзах хүсэлтийг шүүхэд илгээсэн нь энэ. За ингээд Майкл Бианка хоёр шүүхтэлцээр 2015 оны 8 сард шүүхээс Майклд 2-7 хоног тутамд гэр бүлийн хөгжлийн төв дээр хүү Лукатайгаа 1-2 цаг хамтдаа цагийг өнгөрүүлж болно гэсэн зөвшөөрлийг олгосон. Ер нь бол Майкл Бианка хоёр хамт байх хугацаанд Бианка хэд хэдэн удаа Майклыг өөрт нь бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн хэмээн шүүхэд гомдол гаргаж исэн ба хүү Лукагаа Майклтай хамт үлдээхээс айжин хэмээн шүүх хурлын үеэр шүүхтэлцэжсэн тул Майкл Лукатай зөвхөн гэр бүл хөгжлийн төв дээр л уулзах боломжтой болсон нь энэ. За Майкл Лука хоёрын хамтдаа цагийг өнгөрүүлж болох тэрхүү гэр бүл хөгжлийн төв нь Мельбурн хотод байдаг. Тэгвэл Мельбурн хот нь Бианка Глен хоёрын амьдардаг Шепардн хотоос 2 цаг машинаар явж иж хүрэхээр тийм хол зайтай. Тэгэхээр Бианка 2-7 хоног тутам Лукаг Майклтай уулзуулахын тулд нэг талдаа 2 цагийн турш жолоо барих хэрэгтэй болсон. Энэ нь мэдээж Бианкад огт таалагдаагүй. Гэсэн хэдий ч Бианка шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Лукаг 2-7 хоног тутамд Мельбурнд авч ирэн Майклтай уулзуулсаар хэдэн сар өнгөрсөн ба үүний дараа Майкл дахин шүүхэд өргөдөл гаргаж Лукатай хамт илүү их цагийг өнгөрөөмөр байгаа талаараа болон гадны хүмүүсийн хараа хяналтгүйгээр хүүтэйгээ чөлөөтэй цагийг өнгөрөөмөр байгаа талаараа дахин шүүхэд хүсэлт гаргасан. Ингээд дахиад л Майкл Бианка хоёрын дунд асуудал үүсэж эхэлсэн байдаг. За бидний мэдж байгаачлан яг энэ үед бол Майкл найз охин болох Сильванатайгаа хамт амьдарч байсан бол Бианкагийн хувьд Глентэй гэрлээд удаагүй байсан үе.
Майкл, Бианка хоёр өөрсдийн хамтрагчдаа мэдээж өөрсдийн талаас л бүх зүйлийг тайлбарлан ярьсан. Майкл Сильванад Бианкаг хувиа хичээсэн, зөвхөн өөрийнхөө хүслээр бүх зүйлийг шийдэх гэж зүтгэдэг, өөрөөсөө бурууг хайдаггүй, аимшигтай хүн хэмээн ярьсан бол харин Бианка Глэнд Майклыг хүчирхийлэгч, дарангуйлагч, маш хэрцгий, хамт байхад дандаа хамт байгаа мэт мэдрэмж төрүүлдэг хүн хэмээн ярьсан байдаг. За мөрдөгчд инхүү Сильвана, Майкл, Бианка, Глен нар хоорондоо яг ямар холбоо хамааралтай хүмүүс юм бэ гэдгийг олж мэдснийхэн дараа Бианкаг дуудам мэдүүлэг авсан. Мэдүүлгийн үеэр Бианка маш ихээр уйлан, бараг л ярьж чадахгүй, маш их сэтгэлийн хямралд орсон байсан ба мөрдөгчдөд хэрэг гарсан өдөр Глен өөрлөнд бичсэн текст мессежүүдийг үзүүлсэн. За 3 дугаар сарын 12-ны бямб гараг буюу хэрэг гарсан өдөр өдрийн 12 цаг 33 минутанд Бианка Гленээс текст мессеж хүлээн авсан. Энэхүү зурвасандаа Глен, Бианка би чамд маш их хайртай. Чи намайг яг одоо юу хийх гэж байгаа талаар огт таамаглаагүй байгаа байх. Би маш тэнэг зүйл хийх гэж байна. Гэхдээ миний тэсвэр төвчээр эцэстээ тулсан тул ийм зүйл хийж байгаа юм шүү. Хэрвээ би баригдах юм бол би тэдэнд чамайг юу ч мэдээгүй байсан талаар бүгдийг нь хэлэх болно. Энэ бүх зүйл миний л сонголт байсан. Тэр хөгийн амтнаас болж би чамайг Лукаг алдахыг хараад сууж тэсэхгүй. Чи надтай санал нийлэхгүй л байгаа байх л та. Гэхдээ энэ бүхнийг би чиний төлөө хийсэн шүү. Би чамд маш их хайртай хэмээн Глен Бианка руу бичсэн зурвасандаа бичсэн байсан. Харин хариуд нь Бианка, битгий тэнэгтэйд бай Глен. Чи надтай гэрлэхдээ л Лукаг байнга түүнтэй уулзах хэрэгтэй гэдгийг мэдчихсэн. Битгий өөрийгөө зөвтгөх гэж оролдоод бай. Сайн бодож байгаад тайвширхаараа буцаад гэртээ хүрээдэр хэмээн хариу бичсэн бөгөөд 10 минутын дараа Бианка дахин Глен рүү Глен одоо хангалттай. Хурдхан буцаад гэртээ хүрээдэр хэмээн мессеж бичсэн байдаг. За ер нь бол энэ хүү хэргийг өнгөцхөн харахад бүх зүйл тодорхой юм шиг л харагдаж байгаа. Глен Бианкад маш их хайртай. Бианкагийн экс нөхөр болох Майкл Бианкаг зовоогоод хүүхдээ асрах эрхийг Бианкатай булаацалтаад байсан тул үүнд нь ууралсан Глен Майклыг хөнөөхөөр гэрт нь очсон. Харин Майкл Гленээс бие хамгаалж Гленийг хэд хэдэн удаа хутгалан амь насыг нь хөнөөсөн бол харамсалтайгаар Майкл өөрөө ч мөн Глэнд буудуулан амь насаа алдсан. За хэдийгээр энэ хэрэг ингээл бараг шийдэгдэж байгаа мэт харагдчихсэн ч мөрдөгчд нэг л зүйлийг дутуу орхигдуулаад байна гэдгээ өөрсдөө мэдрээд исэн. Тиймээс мөрдөгчд Майкл Глен хоёрын утаснуудыг наривчлан шалгаж үзэхээр шийдсэн. За Майклийн утсан дээрээс бол хэрэгтэй холбоотой байж болох утас ямар нэгэн мэдээлэл болохт олдоогүй. Харин Гленийн утсыг шалгаж үзээд мөрдөгчд Гленийг зөвхөн хэрэг гардаг өдөрч биш, үүнээс өмнө хэд хэдэн удаа амралтын өдрүүд бүрээр Майклийн гэрээ ойролцоо эргэлдээд Майклыг мөрдөж мөшгөж байсан гэдгийг нь олж мэдсэн. Үүнээс гадна мөрдөгчдийн олж мэдсэн өөр нэгэн хачирхалтай зүйл нь гэвэл өмнө нь хэлсэнчлэн хэрэг гардаг өдөр Глен Бианка руу Майклыг хөнөөх гэж байгаа талаараа зурвас бичсэн. Харин Бианка хариуд нь Глэнд уурлан Гленийг хууртхан гэртээ ирэх хэмээн мессеж бичсэн байсан шүү дээ. Гэтэл энэхүү зурвасуудыг Глен Бианка хоёр хоорондоо бичилцэж явах үедээ хоёулаа гэртээ байж байсан гэдг нь тогтоогдсон. Тэгэхээр анханасаа энэхүү мессежүүд нь бүгдээрээ зохион байгуулалттай бичилцсэн мессежүүд гэдг нь тодорхой болж байгаа. Цаашлаад Гленийн утсан дээрээс Глен Бианка хоёр хоорондоо бичилцсэн мессежүүд донд хэд хэдэн с ิจ гтэй санагдсан мессежүүд байсан бөгөөд энэхүү мессежүүд нь дандаа Глен Майклийн гэрийн эргэн тойронд эргэлдээд Майклыг нууцаар тагнажих үед бичилцсэн мессежүүд байсан. Тэрхүү мессежнүүдэд Бианка Глен рүү хурдан ажиллаа дуусгасан уу? Яагаад одоо хүртэл ажиллаа дуусгаж амжаагүй байгаа юм гэх мэт зүйлсийг бичсэн мессежүүд байсан. Гэхдээ тэдний яриад байгаа ажил гэж яг юу хэлээд байгаа талаар тодорхой зүйлс огт дурддагдаагүй байсан. За хэдийгээр Гленийн утсан дээрээс олдсон энэхүү зүйлс бүгдээрээ мөрдөгчдөд Бианкаг энэхүү хэргийн гол сэжигтэн байж магадгүй хэмээн сэжиглэх хангалттай баримт болсон хэдий ч Бианкаг хуулийн дагуу баривчлан хориход бол хангалттай нотлох баримт болж чадахгүй. Тэгэхээр мөрдөгчд мөрдлөгөө үргэлжлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Гленийг нас барснаас хойш ердөө 3-7 хоногийн дараа Бианка Тодд Букхэм гэх нэгэн залуутай онлайнаар танилцсан тэр дороо болцож эхэлсэн. Тодд гэх энэхүү залуу нь өмнөх найз охиныхоо 6 настай хүүгийнх нь урд ээжийнх нь хоолой зүсэн амь насыг нь хөнөөхөөр оролцсон хэрэгээр 8 жил шоронд суужгаад дөнгөж гарч ирээд байсан ийм залуу. Бианка Тоддтой анх танилцахдаа Гленийг хор тавдрын улмаас болж нас барсан хэмээн Тоддод хэлсэн.
Гэтэл үүнээс хойш хэдэн сарын дараа Тодд онлайнаар Глен Майкл хоёрт яг юу тохиолдсон талаар олж мэдээд Бианка өөрт нь үннээ хэлхийг шаардсан байдаг. Харин энэ үед Бианка болсон бүх явдлыг Тоддод ярьж өгсөн. За яг яаж яваад ийм аимшигтай хэрэг тохиолдох болсон бэ? За 2015 оны 11-р сард Майкл Бианкаг хоёр дахь удаага шүүхэд дуудан Лукатай илүү их цагийг хамт өнгөрөмөр байгаа талаар хүсэлтэд шүүхэд өгөх үед Бианка Гленд хандан "Чи бол Лукагийн амьдралд байх хэрэгтэй ганц хүн. Би Лукаг яг л чам шиг хүн болж өсөж торносоо гэж боддог. Майкл бол яг эсэргээрээ. Лукаг Майклтай уулзаад байгаа нь намайг үнэхээр стресстүүлж байна. Майкл Лукад юу ч хийж магадгүй. Чи биднийг Майклаас хамгаалах хэрэгтэй ганц хүн шүү. Чи бол энэ хорвоогийн хамгийн сайн залуу. Чи л Лукагийн аав байх ёстой" гэх мэт зүйлсийг Бианка Гленд байнгын хэлэх болсон. Тиймээс Бианкагийн энэхүү ярианаас болж Глен Майклыг баг багаар үзэн ядаж эхлэх болсон. За 2015 оны 12 дугаар сараас эхлэн энэхүү байдал улмал хурцтаж эхэлсэн байдаг. Бианка Гленийг Майклийн амь насыг хөнөөж гэр бүлээ хамгаал хэмээн байнгын шахаж шаардах болсон ба хэрвээ Глен энэхүү яриаг нь эсэргүүцэж маргаан үүсгэх юм бол Бианка "Чи Майклыг хөнөөхгүй гэж бодож ивэл би чамтай секс хийхгүй. Цаашаа яваад дахиад сайн бодож байгаад буцаад ир" хэмээн дарамтлах болсон. Үүгээр зогсохгүй Бианка Глентэй бэлгийн харьцаанд орж явах үедээ гэнэт Гленийг цааш түлхэн өөрөөсөө холдуулаад "Чи Майклыг хөнөөнө гэдгээ надад амлахгүй бол би цааш нь үргэлжлүүлэхгүй" гэж хэлээд цааш яваад өгдөг болсон. За энэхүү байдал бараг өдөр бүр давтагцаар Бианка бараг Гленийг харах бүртэл "Чи арчаагүй болохоор л Майклыг хөнөөж чадахгүй байгаа биз дээ. Жинхэнэ эр хүн байсан бол аль хэдийн цааш нь харуулчихсан байгаа. Чиний сул дорой байдал чинь намайг үнэхээр залхааж байна. Чи энэ гэрийн тэргүүн, чи л Майклыг хөнөөж Лука бит хоёрыг хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах юм" гэх мэтээр Гленийг байнгын сэтгэл зүйн дарамтанд байлгах болсон. За эхэндээ Бианкагийн энэхүү яриаг нь үл ойшоон уургалж цааргалж байсан Глен сүүлдээ Бианкагийн ярианаас болж Майклыг бүрэл ихээр үзэн ядах болсон. Ингээд Глен Майклыг хэрхэн хөнөөх талаараа болоод Майклыг хөнөөхөөс өмнө юу юуг бэлдэх талаараа тэмдэглэл хүртэл бичсэн байдаг. Энэхүү тэмдэглэлдээ Глен нэг ширхэг сум хэрэг болно, Майклыг ганцаараа үлдэхийг нь хүлээн, амийг нь хорооно, цогцыг нь өөр тийш зөөнө. Майклыг хөнөөхөөс өмнө Бианка болон хүүхдүүдийг санхүүгийн асуудалтай нүүр тулгахгүй тулд санхүүгийн бүх асуудлуудыг шийднэ. Бианкатай дундаасаа нэг хүүхэдтэй болно, цагдаад баригдах хүртлээр хангалттай секс хийж авна хэмээн тэмдэглэл дээрээ бичсэн байдаг. За үүгээр зогсохгүй Бианка Глен хоёр Майклийн амь насыг хөнөөх төлөвлөгөөндөө зориулж Майклийн гэрийн эргэн тойрныг газрын зураг болгон зурсан ба энэхүү зурган дээр нь Майклийн гэрийн эргэн тойронд байх хяналтын камеруудыг тэмдэглэн авч Майклийн гэрт хяналтын камерт хүртэлгүйгээр хэрхэн нэвтэрч орох тухай төлөвлөгөөгөө хүртэл гаргасан. За ингээд 2016 оны 2 дугаар сараас эхлэн хэд хэдэн удаа Глен Майклийн гэрлүү 2 цагийн турш жолоо барин очсон боловч тэр болгонд нь Майкл гэртээ байхгүй байж таарад байсан. Глен Майклийн гэрт очих бүртээ Бианкад болсон бүх зүйлийг тайлагнаж Майкл гэртээ байхгүй байгаа талаар хэлдэг байсан ба энэ үед нь харин Бианка "Ажлаа дуусгах хүртлээр гэртээ битээ ир. Ажлаа дуусгах чухал орой хамтдаа тэмдэглэцгээе. Чи дандаа л азгуутаж байх юмаа" гэх мэт зүйлсийг хэлдэг байсан. Гленийг ингэж Майклийн гэрлүү байн явсаар байх үед Бианка Гленийн ээжтэй нь хамт Австралийн нөгөө эрэгт байх Дарвин руу амарцгаахаар явцгаасан байдаг. Мэдээж Бианкагийн ингэж амралтаар явсан нь цаана мөн л учиртай. Бианка өөрийгөө хэрэгээс цэвэрхэн аваад гарахын тулд гэрээсээ хол байсан гэдгээ нотлохоор ингэж амралтанд явсан хэдий ч амралтаасаа буцаж ирэх хүртэл нь юу ч тохиолдоогүй. Ингээд Бианка 3 дугаар сарын 11-нд буюу хэрэг гарахын өмнөх өдөр гэртээ буцаж ирсэн. За буцаж ирсэн өдрөө л Бианка шууд Гленийг шамдуулан хурдхан ажиллаа дуусга, "Иймхэн юм зохицуулж чадахгүй чи үнэхээр арчаагүй штэ" гэх мэтээр Гленийг өдөөн хатгаж эхэлсэн байдаг. Ингээд дараагийн өдөр нь буюу 3 дугаар сарын 12-нд Бианка Гленийн утаснаас өөрлөгөө мессеж бичин өөрийгөө буруугүй, юу ч мэдээгүй байсан гэж мөрдөгчдөд итгүүлэх зорилготой нотлох баримтыг үйлдсэн. Дараа нь энэхүү өдрийн 1 цагийн үед Гленийг яг одоо явж Майклыг хөнөөчхөөд ир хэмээн гэрээсээ хөөж гаргасан байдаг. За Бианкагийн шинэхэн найз залуу Тодд энэ бүхнийг Бианкагаас сонссон даруйдаа цагдаагийн газарт очиж Бианкагийн хэлсэн бүхнийг цагдаагийн ажилтнуудад ярьж өгсөн. Ингээд мөрдөгчүүд Бианкаг 2018 оны 4 сард дахин хилцээр авч ирэн түүнээс мэдүүлэг авч эхэлсэн ба Бианка дахиад хийсэн бүх зүйлээ үгүйсгэн
Гэлэн л энэ бүхнийг дур мэдэн өөрийн хүслээр хийсэн. Би бол ямар ч буруугүй хэмээн мэдүүлэг өгсөөр л байсан. За Тод хэдийгээр мөрдөгчдөд Бианкагийн хэлсэн бүх зүйлсийг ярьж өгсөн боловч Тодыг яг үнэн ярьж байгаагийг хөдлөшгүй нотлох баримт байгаагүй тул мөрдөгчд дахиад л Бианкаг суллаж явуулахаас өөр арга тэдэнд үлдээгүй. Гэхдээ мөрдөгчд Бианкаг энэхүү хэрэгт холбоотой гэх нотлох баримтуудыг нэг нэгээр нь цуглуулсаар л байсан бөгөөд Гленний Майклыг буудсан буун дээрээс Бианкагийн хурууны хийг олох үедээ эцэст нь нэгэн 2019 оны 6 сард Бианкаг баривчлан хорих боломжтой болсон. За Бианка баригдан хоригдсноос 3 жилийн дараа буюу 2022 оны 6 дугаар сард Бианкагийн шүүх хурал аль бие ёсоор эхэлсэн. Шүүх хурлын үеэр Бианка Гленд Майклыг хөнөөх заавар огт өгөөгүй хэмээн өөрийгөө өмгөөлсөн ба энэ бүхэн цэвэр Гленний өөрийнх нь төлөвлөгөө байсан хэмээн хэлсэн байдаг. Шүүгч түүнээс хэрвээ ярьж байгаа зүйлс нь үнэн бол яагаад Гленнийг зогсоогоогүй юм хэмээн асуухад Бианка хариуд нь би бүр Гленээс залхахчаад байсан юм. Тэр надаас салж өгөхгүй надад гай болоод байсан. Тийм болохоор нь хэрвээ Глен Майклыг хөнөөчихвөл шоронд орж надаас эцэст нь нэг юм сална хэмээн бодоод зогсоогоогүй хэмээн хэлсэн байдаг. За Бианкагийн шүүх хурал Бианкагийн зарим найзууд нь гэрчийн үүднээс оролцсон ба Бианкагийн найзууд нь Бианкаг байнга надад Майклыг хөнөөгөөд өгөх хүн олддгүй юм байх та. Болдог бол өөрөө буудчих юмсан. Надад Майклыг буудаад өгөх хүн хэрэгтэй байна хэмээн ярьдаг байсан гэдгийг нь нотолсон. За ингээд Бианкагийн эцсийн шүүх хурал 2022 оны 12 дугаар сард болж шүүхээс Бианкаг урдаас төлөвлөсөн хүн амны гэмт хэрэгт буруутай хэмээн үзэж 20 жилийн дараа дав заалтах хэрэгтэйгээр 26 жилийн хорих ялаар шийтгсэн байдаг. Яг одоогийн байдлаар Бианка үйлдэлсэн хэргийнхаа шийтгэлийг хүлээн шоронд хоригдож байгаа. За энэ удаагийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн хэрэг маань нэг юм аимшигтай, харамсалтай, өөрийн хамтрагчаа сонгохдоо хичнээн болгоомжтой, нэхур хандах хэрэгтэйг харуулсан ийм хэрэг байлаа. За энэ удаагийн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулсан бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинжлэх хийх болгонд та бүхэнд notification очих болно шүү. За ингээд дараагийн 7 хоногт шинэ дугаараар уулзлаа. Түр баяртай.